Тэмэцхан Educated Report Review 2 дахь дугаар та бүхэндээ хүрч байна. Өнөөдөр та бүхэнд маш сонирхолтой судалгааны үр дүнгээс танилцуулнаа. Энэ бол зарим хүмүүс мэдэх бах АЯРаа байгууллагаас захиалаад АЯР-ийн байгууллагаар хилэгдэх олон нийтийн санаа бодлын судалгаа байгаа. Одоогоор гарсан байгаа хамгийн сүүлийн хувилбар бол 2024 онд гарсан байна. За энэ судалгаа бол их сонирхолтой. Юу гэж олон нийтийн санаа бодлыг танддаг вэ гэхээр ерөнхийдөө Монгол улс маань зөв чиглэл рүүгээ явж гинөө, буруу чиглэл рүүгээ явж гинөө гэдэг асуултыг бүх оролцогчдоос асуудаг байгаа. Тэгээ эндээс харахаар 21, 22, 24 он буруу чиглэл рүүгээ явж гинэ гэдэг хүмүүсийн тоон өсөд байгаа. Одоо сүүлийн үеийн байдлаар бол 22 жилийн өмнө хүмүүс энэ судалгаанд оролцсон нийт иргэдийн маань 60% нь бол ерөөсөө Монгол улс буруу чиглэл рүүгээ яваад штэ гэж. Энэ нь болохоор 22 онд 58%, 21 онд 48% гэжсэнээс өссөн үзүүлэлт харагдаад байна. За тэгвэл ерөнхийдөө мэдээж хэрэг иргэдийн төлөөлөл болоод сонгуульд оролцоод иргэдийнхээ асуудлыг шийдээд улсаа хөгжүүлэхээр зорих энэ хүмүүсийг ямар санаа шиг дэвшүүлэх юм бол та түүнд саналаа өгөх магадлал өндөр байх вэ гэж асуусан чинь боловсролын тогтолцоог сайжруулахаа гэдэг санал бол 90% эзэлсэн байгаа. Нийтдээлэх олохын 10.9 нь бид боловсролын тогтолцоогоо үе шат болгондоо төвшин болгондоо сайжруулах хэрэгтэй байна. За мэдээж дараагийн төвшөнд бол манай эдийн засгийн хамгийн гол салбар болох уул уурхай байгалийн баялагын олборлолтыг дэмжихээс илүүтэй байгаль орчныг хамгаалах гэдэг буюу ер нь бол энэ доктортой уул уурхайг хөгжүүлмээр байна. Нөгөө талдаа бол уул уурхай гэж ганцхан ярихаас гадна бид нар байгаль орчноо хамгаалж ийж бусад салбараа дэмжнэ гэсэн утгатай 89% хариулсан байгаа даа. Мөн эдийн засгийн хөгжлийг дэмжих гэж энэ бол нийлээ ерөнхий хариулт байна. За бусад одоо мэдээж хариултуудыг бол та бүхэн судалгаанаас дэлгэрэнгүй үзэх боломжтой. За эндээс бас нэг сонирхолтой хариултыг 22 оны олон нийтийн санаа бодлын судалгааны тайлангаас харж болно. Энэ юу вэ гэхээр таны болоор Монгол улс эдийн засгаа хэрхэн сайн сэргийж чадах вэ гэж байгаа. Эдийн засгтай холбоотой асуулт дээр ч гэсэндээ эргээл ерөөсөө л боловсролтой хөрөнгө оруулах гэсэн боловсрол хөрөнгө оруулах гэсэн хариулт маань л гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр аргагүй бид болвол одоо Монгол улс маань төвшөндөө ялангуяа шийдвэр гаргагчд маань боловсролын салбарыг зөвхөн одоо 1-2 удаагийн одоо цалин нэмэх байдаг юм уу, эсвэл сургууль нэг суман дээр барих гэдэг ч юм уу эсвэл бол одоо юу гэдгийг бага ангийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах гэдэг ингээд нэг тийм өм цөм асуудалд хандхаас илүү бүр салбарын хэмжээнд томоор нь зохицоор нь авч үзэж асуудлаа шийдэх гаргалгаагаа цогц системээр нь гаргах ёстой жил бол ерөөсөө энэ боловсролыг дэмжих жил болгон зарласан 2026 он байна гэдгийг миний хувьд одоо өөрөө бас энэ бодлого судлаач хүний нөөцийн HR transformation тал дээр бол бас санал шүмжээ хэлдэг судлаач мэрэгчлэлтний хувьд хэлмээр байна. Энэ харин АЯРаа байгууллагын захиалгаар хийсэн олон нийтийн санаа бодлын судалгааны дэлгэрэнгүй тайлангуудаа та бүхнийг бас танилцахыг хүсэх юм бол линкүүдийг нь энэ Educated Report Review-тэйгээ хамт оруулъя. За баярлалаа.